баган дээр 1-ээс 20 хүртэл дугаарлалтыг үүсгэе. За энэ дугаарлалтыг үүсгэхдээ sequence гэсэн функцийг ашигланаа. За номер гэж зай аваад за энэний араас end тэмдэг тавиад энэ болохоор одоо энэ номер гэдгийн араас нь дараагийн одоо үүсэх тоон дарааллыг одоо залгаж бичнэ гэсэн утгатай. За энэ дээр sequence гэсэн функцчлэн дээр 20 гэж бичиж. Тэгэхээр 1-ээс 20 хүртэл тоон дарааллыг тоон цугаа үүсгэж өгдөг байгаа. За ингээд үүсгээд өгөнгөт 1-ээс 20 хүртэлх дугаарлалтайгаар номер 1-ээс 20 гэдэг ингээд үүсэж өгч байгаа. Ийм дараалал үүсэж байна. За энийг бол бид нар өөрөөр бол бас ингэж хэлж болно. 1 2 гэж бичээд за эндээс нь флаш фил ашиглаад 20 хүртэл ингээд бичиж байгаа үүсэж өгч болно. За ингээд үүсгээд өгчхөөр бид нар толоос нь магадгүй нэг тоо баган дараал устгах юм бол мөр устгах юм бол одоо гам өрнөөрөө тэр чигээр устдаад нөгөө тоон дараал тоон цуваа маань ингээд устдаад өгчдөг байгаа. Тэгэхээр бид нар одоо нэг заавал дахиад номер 9 гэдэг ингээд засварыг шаардлагатай болж ирдэг. Үнэшлэн ингээд засах шаардлагатай. Харин sequence ашиглачаар нэг давуу тал нь одоо жишээ нь 9 дэх энэ зүйл хэрэггүй болж болно шүү дээ. Дундаас нэг устгах шаардлагатай зүйл гарах юм бол энийг устглаа. Тэгэнгუთ манай үндсэн дараал маань юусаа алдагдахгүй. За 1-ээс 19 хүртэлх тоон цуваа бол байж байна. Ингээд 19 дэх 9 дэх зүйл маань бол устдаад ингээд дараалал маань ерөөс хэвдэрдэггүй юм давуу талтай байгаа.